За энийг амжилтан гаргуул яах вэ? Инкер жоо болохгүй. За бүгдэнд нь шинэ оны мэнд бүгдээрээ сайхан баярлсан уу? Дуу сонсогдож байна уу гайгүй? Би нөгөө микрофоноо ойртуулахаар энэ бичиг хаачаад болтгүй. Ингээ холоос ярил дуу хэр сонсогдож байна. Дуу гайгүй сонсогдож байна уу? За өнөөдөр бүгдээрээ шинэ оны төлөвлөгөөний тухай ярилцсан. За та нар шинэ оныхоо төлөвлөгөө гаргасан уу? За энэ жил ямар өөрчлөлтүүд гаргая гэж бодож байна? За ямар төлөвлөгөөтэй вэ? Ямар өөрчлөлт, юуг өөрчлөмөр вэ те? Ямар за дуу сайн байна. Баярлалаа. За тэгвэл шууд яриандаа оръё доо. За өнөөдрийн ярих гол сэдэв бол шинэ оны маш үр дүнтэй практик төлөвлөгөө яаж гаргах вэ гэдэг тухай ярина. Тэгэхээр энэ сэдэв бол мэдээж хүн болгонтой хамааралтай. За ямар ч байсан өнгөрсөн алдаагаа давтахгүй те. Бид нар шинэ жил болгоноор шинэ төлөвлөгөө гаргадаг. За гэхдээ тэр төлөвлөгөөг хэрэгжүүлдэг хүмүүсийн тоо маш бага. За тэгсгээд мартагддаг. Олон жил давтагдахаар сүүлдээ бүр за төлөвлөгөө гаргасан гаргаагүй тэгээд угаасаа хэрэгждэггүй юм чинь гээд бүр төлөвлөгөө гаргахаач байлдаг сүүлдээ те. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд давтагдаж ирсэн. Ерөөсөө жил болгоны эхний өдөр би энэ жил шал өөр хүн болно, өөрчлөгдөн гэж хэлсэн. Өөрийн тэр амлалтаа яаж одоо биелүүлэх вэ? Яаж өндөр үр дүнд хүрэх вэ? Тэхийн тулд төлөвлөгөөгөө яаж гаргуул зүгээр вэ гэсэн ийм одоо үндсэн агуулга ярих юм. За тэгээ лайвын төгсгөлд маргааш эхлэх Сүрг анхаарчны 1 сарын 2-нд эхлэх шинэ оны эхний илсэлт байгаа. Сүрг анхаарчны сургалтын талаар товч танилцуулгыг хүргэнэ. За тэгэхээр ингээд та нар ер нь төлөвлөгөөгөө гаргасан уу? Шинэ жилийн төлөвлөгөөгөө гаргасан уу? За энэ жил юуг өөрчлөмөр вэ гэдэг талаар та нарын өөрсдийн хувийн туршлага бас байж болно. За шинэ жилийн төлөвлөгөө гаргаад яг таг бүгдийг хэрэгжүүлсэн тийм амжилттай хүн бэ нү? За хэрэг байгаа бол яаж хэрэгжүүлсэн өөрийн туршлагаасаа хүмүүст хуваалцаарай. За түүнээс гадна энэ жил юуг өөрчлөмөр вэ? Шинэ оны мэнд манай шавнар явж байна. За бүгдэнд нь шинэ оны мэнд. Тэгээ шинэ оны төлөвлөгөөгөө гаргасан уу? За ер нь бол ингээ их бага хэмжээгээр хүн болгон энэ жилдээ өөрчлөгдөнө. Тэгээ өнгөрсөн алдаагаа давтахгүй. Өнгөрснөөсөө шал өөр хүн болноо. Илүү одоо үр бүтээлтэй болно. Одоо юу гэдгийг өөрийнхөө төвшөнд хүн болгон адилгүй ямар нэг төлөвлөгөө бол гаргадаг бах. За тэгэхээр энэ төлөвлөгөө яагаад ерөөсөө үр дүнтэй байхгүй юм Тэгээ жилийн эцэст одоо жилийн дараа гэсэн үг одоо нас жилийн эцэст ингээ үр дүнгээ эргээ харахаар нөгөө жилийн эхэнд гаргасан төлөвлөгөөнөөс магадгүй нэг 10%, магадгүй 5%, бүр 1% нь л биелсэн тийм тохиолдлууд бол зөндөө байдаг штэ За энэ ямар шалтгаантай вэ гэдэг шалтгааныг бүгдээрээ эхлээ ярилцъя. За энийг майкийг ингэчээ. За ерөөсө гол шалтгаан бол юм. Мэдээж бидний одоо гаргаж байгаа төлөвлөгөө бол яг бодит практик
алдартай нийцээгүй. Ийм хийсвэр мөрөөдлийн маягийн төлөвлөгөө гаргадаг. Тэгэхээр энэ талтай тийм. За бидний одоо байгаа төвшин энэ байна. За тэгэнгүүт энэ бидний одоо жилийн эцэст хүрэх үр дүн яна. За бид нар ингээ айгүй гоён төсөөлдөг тий. За цэгээс B-цэг хүрэхэд за энэ жилийн эцэст хүрэх бидний одоо нөгөө эцсийн үр дүн гэсэн үг. За бид нар энэ үр дүнд хүрэхин тулд төлөвлөгөө гаргаад энэ маань яг шулуун шугамаар явна гэж бидний одоо тооцоолсон, төсөөлснээ дагуу буюу тий. За ингээл өглөө осол ингээл юм хийгээл ингээл явж идэл жилийн эцэст яг ингээл шулуун шугамаар ингэж өөрчлөгдөж сайжирч явдаг гэж төсөөлдөг. За маш гоё төлөвлөгөөнүүд гаргадаг. За энэ бол яах нь вэ? Яг бодит байдалтай ерөөсөө нийцдэггүй. Яагаад гэвэл бодит амьдрал бидний төсөөлж төлөвлөх бүх зүйл тэр төсөөлж төлөвлөсөн төлөвлөгөөнд бол багтахгүй тий. Маш олон хуурдаг хүчин зүйлүүдтэй. За бодит байдал дээр ингэж хэрэгждэг. Бидний гарсан төлөвлөгөө. За бодит байдал бол яах нь вэ? Бидний бодол дотор ерөөсөө багтдаггүй байх нэ. За бодит байдал дээр өсөн буурна те асуудлууд маш их гардаг. За тэгвэл төсөөлөл доторх бидний төлөвлөгөө юм. За тэгсэн яг бодит амьдрал дээр ингээ хэрэгжүүлэхээр ийм болцоод байна. Нөгөө бодит амьдрал төлөвлөгөө хоёр маань нийцэхгүй байна. Нийцэхгүй байна те. За бид нар энэ дунд юуг буруу алдаатай тооцоолов гэдгийг харъя. За бидний зорилгоо ингээд энгийнээр ойлгочих. За ууланд авах. Уулын орой дээр гарах бидний зорилго. За та нар энэ жил ямар зорилготой байна? За тэр зорилго чинь энэ уулын орой гэдээ ойлгочихсан. За зорилго энд байна. Уулын орой. За тэгэнгүүт яах вэ гэхээр бид нар ийм зүйлийг мартдаг. Юу гэхээр энэ уулын оройд гарахын тулд бид нар одоо энэ бэлдэн байгаа шүү дээ тийм. Уулын оройг л бодоод байдаг байхгүй юу? Уулын орой. Тэр одоо эцсийн үр дүнгээл бодоод байна гэсэн үг. Эцсийн үр дүн. Гэтэл энэ эцсийн үр дүнд хүрэхэд бид нар энэ ууланд яах юм? Нэг алхмаар л урагшилж гарна үсттэй. Нэг дор 10 удаа алхаж чадах уу? Мэдээж үгүй тийм. За тэр нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт юу вэ гэхээр маш олон амьдралын бидний тооцоолоогүй, төлөвлөөгүй тийм хүчин зүйлүүд байдаг. За амьдрал бол бидний төсөөлснөөр бол биш гэж байна шүү дээ тийм. Маш олон асуудлууд тэнд гарч ирдэг. За энийг байгалийн үзэгдэл гэж үзвэл бид нар энэ уулын орой дээр гарах одоо төлөвлөгөөндөө хүрэхэд одоо бэрхшээл тулгардаг. Тэрний юу вэ гэхээр за салхи байна те. Салхи шуурга, цас, бороо, за маш их хална те. За энэ байгалийн үзэгдлүүд зөндөө их үзэгдэл гарна тий. Энийг бид нар ерөөсөө тооцоолдгүй гэсэн үг. За зүгээр л ингээл уулын оройг хараад баярлаад идэг ахна шүү дээ. Би өөрийгөө уулын орой дээр гарцсан юм шиг төсөөлөд идэг. Гэтэл бид нар яг энэ уулын орой дээр гарахад алхмууд нь юу юм бэ? Нэг алхачил гарна. Тэргүй нэг дор тийм олон алхам зэрэг хийгээ шууд орой дээр гарчихгүй шүү дээ тий. За энэ хоёр зүйлийг мартдаг гэсэн үг. Яг төлөвлөгөөгөө гаргахтаа. За тэгэнгүүт бид нар яадаг байх нь нэг жилийн эцэст. За одоос нэг жилийн дараа гэхэд бид нар юу өөрчлөх үү? Амьдралынхаа юуг өөрчлөмөр байна? За ямар төлөвлөгөө, тэрнийхээ дагуу ямар төлөвлөгөө гаргасан. За дийлэн хүмүүсийн гаргасан төлөвлөгөөнүүд нэг иймэрхүү өнгө аястай байдаг. За энэ бол нэг жилийн дараа хүрэх үр дүн гэсэн үг. Үр дүнгээ хэлээд байгаа. Эцсийн үр дүн. Эцсийн үр дүн ч яхаа айгүй юм бүдэг бадаг гэсэн үг. Айгүй тодорхой биш юм төлөвлөгөөнүүд байдаг. За мэдээж эхлээд яхаа та нар жилийн төлөвлөгөө гаргахын тулд мэдээж дэвтрээ гаргаад дээр нь санаанд орж ирж байгаа бүх юм бичнэ шүү дээ тий. Эхлээд brainstorming гэдэгтэй санаанд орж ирж байгаа сайжруулъя, өөрчлөе.
За эсвэл одоо муу зуршлаас салъя гэж байгаа бол салах ёстой муу зуршлуудаа игнүүлж бичнэ шүү дээ, тий. За сайжруулъя, өөрчлөе гэсэн бүх зүйлээ игнүүлээд бич. За юу ч байж хамаагүй, толгой чи юу орж ирж байна, тэр бүгдийг игнүүлж бичнэ гэсэн. За ингээд шууд игнүүлж бичгээр санаанд юм орохгүй бол мэдээж ангилж болно. За эрүүл мэнд мэдээж хүн болгон номер 1-т байх, тий. За эрүүл мэндийн хувьд юу их вэ? За тэгвэл тэр дотор дасгал хийх гэдэг, тий. Дасгал хийх. За энэ дотор жин хасах байж болно, тий. Хүн болгоны хэрэгцээ шаардлагатай өөр шүү дээ. За дасгал хийнэ. Би маш их дасгал хийн. За жимд явна, юу гэдгийг өдөр болгон явна гэдэг ч юм уу, хагас бүтэн сайнд явна гэдэг ч юм уу, тий. За дасгал хийн. 30 ном уншина. Номын тоо, тий. Дандаа юм ерөнхий юмнууд, ерөнхий төлөвлөгөө. За 30 ном уншина. Нөгөө мэдлэгээ сайжруулъя, англи хэлээ сайжруулъя гэж жишээлбэл англи хэл дээр би 30 ном уншина. За мөнгө хуримтлуулъя, аялъя, тий. Өөртөө илүү гоё хуримтлал үүсгэж санхүүгийн бэрхшээлгүй амьдрья гэж байгаа хүмүүс яах юм? Мөнгө хадгалах гэж болно, тий. Мөнгө хадгалах. За мөнгөтэй хүмүүс нь яах юм? Хөрөнгө оруулалт хийж болно, тий. Мөнгөө өсгөх, магадгүй байж болох. За айлцсан оноо өгөх. За гэрээ цэвэрлэх. Бүр тэр чигт нь бүтэн одоо манайхаар чи юу гэдэг лээ? Их цэвэрлэе гэж ярьдаг шүү дээ, тий. Бүх юмаа цэвэрлэе, хэрэгт хэрэггүй юмаа хайж, тий. Минималист хамгийн чухал юмаа гаргаж ирж хэрэглэе. Чухал биш хэрэггүй юмнаас салъя, тий. Бүтэн гэрээ цэвэрлэе гэсэн төлөвлөгөө хийж болно, тий. Энд чинь тав тухтай амьдралын бас нэг хэсэг болдог учраас хүний бүтээмжт бас, тий. Оюун санаад их нөлөөтэй чухал юм. За видео бичих гэдэг ч юм уу, тий. За над шиг ингээд видео бичиж, сошиал юм хайг нээгээд, тий. Өөрийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулъя гэдэг ч юм. Юу ч байж болно. За тэгэхээр та нар шинэ оны мэнд та нар өштэй би та нарын ийм зүйлийг маш их сонирхож байна. Юу гэхээр энэ жил юу өөрчлөлмөр вэ? Та нар ямар зорилго тавьсан бэ? Өөртөөхөө зорилгоос бас бичвэл аягүй сонирхолтой. Тий. Тэгээд ингээд нөгөө харилцан яриа маягаар, тий. Би эдгээр та нартай шууд холбогдоод ярихгүй ч гэсэн та нарын комментоос хараад ийм төлөвлөгөөтэй окей гэд ингээд хүмүүсийн нэрийг бол мэдээж би хэлэхгүй шүү дээ. Тий. Ерөнхийдөө ийм төлөвлөгөөтэй энэ бүгдээр яавал дээр вэ гэдгийг илүү хувь хүнлөө чиглүүлж ярих гэдэг байгаа байхгүй юу? Тий. За би одоо бол мэдээж ерөнхийд нь за бид нар жилийн төлөвлөгөө гаргахтаа нэг иймэрхүү юм бичдэг. За энэний асуудал нь юу вэ гэхээр ингэж байгаа. Ерөнхий. Айгүй ерөнхий. Нөгөө уулын оройгоо л бичсэн байгаа. Уулын орой дээр хэмээг л бичсэн байна гэсэн үг. Тэр уулын оройдоо хүрэхийн тулд яах вэ гэдэг өдөр тутам хийх юм тодорхой болгоогүй. За энэ бол бидний ер нь жилийн эхний эцсийн төлөвлөгөөч те жилийн төлөвлөгөө гаргахад хамгийн том гаргадаг гол алдаа энэ. Нөгөө бодит байдал төсөөлөл хоёр маань зөрөөд байгаа гол шалтгаан нь юу вэ? Энэ жилийн эцсийн энэ үр дүнд хүрэхийн тулд өдөр тутам яг юу хийх юм бэ? Тэ? Өдөр тутам шинэ оны мэнд манай шавнар орж ирсэн явж байна. За өдөр тутамдаа юу хийх вэ? За жишээлбэл дасгал хийх. За жимд явах. За магадгүй алхах. Хүн болгон дасгал чи өөр шүү дээ, тэ. Жингээ хасах гэдэг ч юм уу. За 10 хийл хасна, 20 хийл хасна гэж бичдэг шүү дээ, тэ. Тэргээд яг хасахын тулд яг өдөр болгон юу хийх юм гэдгээ, тэ. За хамгийн наад зах нь өдөр болгон цагаа тогтоох хэрэгтэй. Яг хизээ хийх юм гэдэг маш чухал байдаг. Зуршил бий болох гэдэг шүү дээ, тэ. Энэ чи өдөр болгон юм уу 7 хоног болгон хийж жилийн эцсийн том үр дүн чинь гарна шүү дээ. Тэрүү нэг мэдэхэд унтаад босоод ирэхэд ийм лаг болчихгүй шүү дээ. Бид нар мөрөөдөд байгаа байхгүй. Мөрөөдөл яг нь ерөнхий том төлөвлөгөө байж болно. Тэрийг одоо бид нар яах юм? Жижиг хэсгүүд туваана. Яг өдөр юу хийх юм? Өглөө босоод тодорхой биш бол мэдээж хинч хийхгүй л байхгүй. Тэ? Тэгээд нэг сарын эцэс гэхэд нөгөө нэг жилд өөрчлөгдөх нөгөө том төлөвлөгөөнүүд ингээд унтраад 2 сар гэхэд бүр бараа сургахгүй болцсон явчихдаг үстэй. Нөгөө амьдралын цаш шуурга, бороо тэр бүхэндээ автаад
Яагаад амьдралын энэ олон асуудалд автаад ерөөсөө тууштай байж чадахгүй байна гэхээр энэ дутаад байна. За тэгэхээр дасгал хийхдээ яах нь хугацаа товлуул их сайн. За 7 хоногийн хийзээ өглөө босонгуудаа хийж болно шүү дээ. Өглөө босонгуудаа за амралтын 2 өдөр гэчээ те. Дийлэн хүний хувьд бол амралтын 2 өдөр яг золттой боломжтой байх. Ажлын өдрүүд магадгүй боломжгүй гэж магадгүй. За тэгвэл яах юм? Амралтын 2 өдөр өглөө босонгуудаа. За хэдэн цагт босох юм? Тэрийг бас яг тодорхой мэдгүй бол өглөө босонгуудаа яах юм? Хувцас бэлдээ тавьчихна. Хувцас. За үүдэнд хувцас бэлдээ тавьчихна. За өглөө босонгуудаа яах юм? Цагаа уучаад хувцас өмсөд гарна гэсэн үг. За тэнд ямар ч нойроо байхгүй. За би өнөөдөр ядарчин дараа олъё яах юм? Уцаа авахыг гэдэг ч юм уу те. Тэм нойроо байхгүй. Яагаад гэвэл хувцас чинь үүдэнд бэлэн байгаа байхгүй. Унтахаасаа өмнөх оройн яах нь маргааш өглөөний дасгалынхаа хувцсыг үүдэндээ бэлдээ тавьчихна гэсэн. Өглөөсөө цагаа угаад шууд гээд товлцсон штэ хугацаагаа маш тодорхой болсон гэсэн. За хувцаа бэлдэнэ. За хугацаа нь хизээ юм те. За ном унших гэж байна те. Бид нар аягүй том тоо хэлдэг. Айгүй юм том юм нэг хийсвэр гэх юм уу нэг тийм тоо хэлээд байна. За 30 ном унших 100 ном унших гэсэн юутай хүмүүсийн явж байдаг шүү дээ. Нэг жилд 100 ном унших. За тэр тоо ямар ч байж болно. 10 ном ч байж болно, 1 ном ч байж болно. Тэр бол нэг сонирм биш. Хамгийн гол нь энэ чинь яг бодит өдөр тутмын амьдралтаа чинь нийцэх үү? Бодит хөрсөн дээр буух уу? Үнэхээр ийм их ном унших цаг байгаа юу? Үнэхээр бодит амьдрал дээр энийг холбохгүй болохоор эцэст нь өөртөө стресс нэмээд идэг. Нэх их том тоо гаргачаад нөгөө тоондоо хүрэхгүй болонгууд за би угаасаа л төлөвлөгөөндөө хүрдэггүй те. Угаасаа л ингээд худлаа болдго юм чи яшиг гэд ингээд цааштай ажилт нь ингээд нөлөөлдөг. Угаасаа л би юм хийдгүү юм чинь ингээд өөрийгөө гаргуунд нь жоохон хайдаг гэсэн. Тэхийн тулд эхлээд зуршилт бол багаас эхлэх ёстой. Багаар тууштай өдөр болго юм уу 7 хоног болгон хийжээж энэ эцсийн том үр дүн гарна гэдэг л их чухал ах юм шүү дээ. Тэгэхээр яах юм? 30 ном уншина гэхийн оронд за мэдээж 30 ном уншина гэж гаргач. Окей. За тэр чинь ямар номын хэдэн хуудастай мэдгүй те. За унтахаас өмнө 20 минут ном уншина те. За унтахаас орой болгон унтахаас өмнө 20 минут. Баг уу? Энийг хүн болго хийж чаддаг шүү дээ те. Тэргүү жилд 30 ном гэхээр амар их тоо хизээч уншиж туусан, хизээч хийх юм мэддэхгүй те. За унтахаас 20 минутын өмнө хугацаа чухал байгааз за хизээ хийх юм, юу хийх юм гэдгээ тодорхой болгоно гэсэн үг. Тэгэхээр та нар одоо жилийн төлөвлөгөөгөө эхлэж жагсааж гаргачаад тэр үр дүндээ хүрэхийн тулд өдөр тутам юу хийх вэ гэдгээ гаргана гэсэн үг. Нөгөө талд нь те. За мөнгө хадгалах гэвэл яах вэ? Тодорхойгүй юм уу? За тэгэнгүүт сар бүрийн орлогоосоо чааш нь 15% автоматар шууд хийн. За эдгээр бол шууд автомат үйлдэл болчихж байгаа. Өглөө босоод тооцоолол бодоол ингээл өдөр болгон өөртөө ачаал нэмэхгүй маш тодорхой болсон шүү дээ. За сар болгон 15 цаашаа ямар ч нойроо байхгүй. 15. За өөрсдийнхөө боломжоор 5% ч байж болно шүү дээ. Хоосноос илүү. За IELTS өгөх хүмүүс жишээл IELTS-ийн шалгалт. IELTS-ийн дасгал ажлын номнууд байгаа шүү дээ, тэ. Интернет ч үн төлбөргүй байгаа, төлбөртэй ч байгаа. За тэндээс ядаж шалгалт өгнө гэж байгаа хүмүүс яах юм? Одоо ном олж аваад нөгөө л хагас бүтэн санд магадгүй ажлын 5 өдөр хичээлдээ ажилтаа завгүй гэж магадгүй тэ. Тэгэнгүүт хагас бүтэн санд гэж тоолчих тэ. Ядч нэг дасгал, номноос нэг бүтэн дасгал ажиллана. Энэ бол маш том дэвшил шүү. Бид нар яагаад гэвэл ингээд бодоол яваад байдаг. Өөртөө стресс үүсгэл хийхгүй гэж бодно гэдэг чинь нөгөө юм хийхээс илүү хүний стресс ирч хүчийг сордог гэж байгаа шүү дээ. Хийх юмсан гэж бодоол яваад идэх чинь биднэрт айгүй их ачаалал энэ хэрэггүй ачаа нуруунд дэр нэмдэг. Тэгэхээр бид нар ингээд жижиг хэсгүүд хуваагаад за мэдээж энэ бүгдийг хийн гэж байхгүй шүү дээ. Эндээсээ бас
хамгийн чухал за хизээч орхитуулж болохгүй магадгүй 3-аа сонгох байх л та. 3 ч юм уу 4 юм а тий. Эхний удаад тий. Жоохон практик, жоохон хөрсөн дээр буух хэрэгтэй гэсэн. За гэр цэвэрлэн гэдэг шүү дээ тий. За ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд маш том асуудал тий. За сар болгоо магадгүй нэлээд том цэвэрлэгээ хийдэг бах. Тэнгүүд яах вэ гэхээр гэр цэвэрлэх хэр амар том сонсогддог байхгүй. Тэнгүүд яах вэ гэхээр баг агаар нэг өдөр нэг шкафны нэг нүдэрч байж болно. Ерөөсөө эхлүүлэх л чухал. Ямар ч бас багаас эхэлтэй. Нэг шкафны нэг нүд. Тэрэндээ урамшаад тэр шкафа тэр чигт нь янзлцдаг байхгүй. Тэр шкафа тий. А тэргөө гэр цэвэрлэн гэхээр аюу тодорхой, аюу том, аюу хэцүү ингээд шалтгаан хэлээд хоошлуулад гэж та за дараа ингээд юм нэхэд байгаа биш ингээд хүлээгээд байжлаа гэх тэгэнгүүт ингээд за өнөөдөр нэг ширээнээс эхлэе. За ажлын ширээнээс эхлэе. За галтгооны ширээнээс тий ерөн ширээнүүдээ өнөөдөр эхэлцээ гэдэг ингээд өдөр багаар ингээд хийхийг хэлж. За видео бичих гэвэл яах юм? Камера бэлтэж тавина гэсэн. Камера яг бэлдээд тавьчих гэсэн. За тэгээд мэдээж хизээ бичих вэ гэдэг хугацаагаа тоолох гэдэг байгаа шүү дээ. За яг хизээч гэж тоолохгүй бол хизээч хийхгүй л гэсэн. Тэр бол маш ойлгомжтой. За ийм байна. Тэгэхээр бид нар жилийн ерөнхий төлөвлөгөөгөө цааш нь энэ төлөвлөгөө энэ одоо эцсийн үр дүнгэл тооцоолоод байгаа байхгүй. Бид нар яг тэр үр дүндээ өрөх жижиг алхмуудаа яг өнөөдөр яг маргааш юу хийх юм? Тэр чин тодорхой бэжэж нөгөө нэг амьдралын салхи шуургагүй юм те. Энэ хүн чинь ингээд төлөвлөөгүй, тооцоолоогүй, маш их ажил, маш их асуудал, байнгын тэ сэтгэл санааны тогтворгүй байдал одоо юу ч гэдэг юм нэ амьдрал цаа айгу юм адал явдлаар дүүрэн байдаг штэ тэ нөгөө бидний зорилготоо өрөх гэж ууландаа явж байхад маш олон асуудал тулгарна. Тэгээ энэ бүх асуудал зохицно гэсэн үг. Амархан болчихж байгаа үстэй. Унтахаасаа 20 минут. Ямар ч асуудалтай, ямар ч завгүй юм байсан. Энийг хийх байхгүй. Хийн. Тэгээд ингээд 1 сар, 2 сар тууштай хийчих. Амар том өөрчлөлт гарч ирэл. За тэгээд цааш нь үргэлжлүүлээ жилийн эцэс хүртэл тий. Тэгэхээр яг өнөөдрийн лайв дуусангууд за эсвэл эрт унтдаг хүмүүс байл маргааш өглөө босоод ч юм уу тий өдрийн цайнаар ч юм. Энэ төлөвлөгөөн дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд одооноос жилийн дараа хүрэхгүй мөрөөдөл хүрэх боломжгүй төлөвлөгөө гэж байдаггүй. Тийм. Та бид нар нөгөө аргал аюу буруу аваад байгаа байхгүй. Арга нь буруу. За тэгэнгүүт яаж яана гэхээр бид нар энэ хэрэггүй маш хүнд ачаа нуруунд дээр үүрж явдаг. Сэтгэл зүйн нуруу шүү. Яг одоо нуруундаа ингээ ачаа үүрнэ гэсэн үг биш. Юу вэ гэхээр өнгөрснөө бодно харамсан те. За би өнгөрсөн 1 жил юу ч хийсэнгүй. Тэгэл ингээл өнгөрснөө бодоод харамсаад идэг. Тэгснээ ирээдүгээ бодоод ингээд нөгөө бас нэг хүлээлттэй одоо яана би чадах болов яана гэдэг. Энэ өнгөрсөн ирээдүй хамаагүй яг өнөөдрийнхөө юм дээр л төвлөр гэдэг шүү дээ. Энэ хамаагүй ачаа чинь багасч байгаад тэ өнгөрсөн ирээдүй гэдэг 2 том ачаагаа буулгачаар зөвхөн одоо өнөөдөр тэр чинь л яг жинхэнэ одоо эцсийн үр дүнг авчирдаг тэ. Тэгэхээр өнөөдөр чинь нийлээд ирээдүг бүтээдэг шүү дээ. Өнөөдөр чинь нийлээд өнөөдөр цагийг яаж өнгөрүүлж вэ? Магадгүй маргааш та яг л тэгж цагийг өнгөрүүлнэ. Жилийн дараа бас яг л тэгж цаг өнгөрүүлдэг. Ер нь бол хүний ерөнхий тэр зуршил юу давтагдаал идэгтэй. Энэ тэгэхээр муу зуршил энэ одоо байнга давтагдаад байгаа тий. Энэ одоо тойргоос гарах гээд байгаа байхгүй юу? Тухлаг бүсээсээ гарах. Гэхдээ маш хэцүү байвал багаар энгийнээр ингээ гарч болно тий. За тэгээд ингээд өөртөө урамшаад бүр илүү мундаг болдог. Тэгэхээр юм их багаас эхэлтгээ. Тэгээд тууштай явж иж үр дүн гардаг. Тэргүй ямар ч мундаг хүн. За дэлхийн одоо олимпийн
10 удаагийн аврагч байж болно. За маш олон юм хийдэг хүн байж болно те. Тэр хүмүүс чинь тийм ид шидтэй хүмүүс биш шүү дээ. Бид нартай л адилхан энэ зорилгодоо хүрэхэд бол ууланд те бүгд энэ зорилготой уул руу алхаж байгаа. Гэхдээ өмнөх нэг алхам дээрээ л төвлөрдөг. Гэхдээ бүрэн төвлөрдөг. Онцлог. Нэг удаа нэг л юм байрж авч хийдэг. Магадгүй 3 өөр юм хийдэг хүн байж болно шүү дээ. За цанаар гулгадаг одоо юу гэдэг тийм одоо айлын нэг та нар юу ядгүй скейтбординг, скиинг, нөгөө фристайл хийдэг эмэгтэй байдаг шүү дээ. Загвар өмсдөг, Стэнфордод сурдаг, маш мундаг бүр топ оюутнуудынх нь нэг загвар өмсдөг, Стэнфорд сурдаг. Тэгээд тэр одоо хинээч хийгээгүй тэр өндөрт үсэрдэг цаны спортоор хичээлдэг, дэлхийн аварга тий 3 юм хийдэг, байнгын завгүй. Гэхдээ энэ хүн нэг дор 3 юм хийдэг юм уу? Ид шидтэй юм уу? Үгүй, нэг дор нэг л юм хийдэг. Өнөөдөр би одоо юу гэдгийг сургуулийнхаа нэг даалгаврыг л хийнэ. Маргааш цаны бэлтгэлээ хийнэ. Тэ нэг удаа нэг л юм хийдэг. Тэгээд нэг удаа нэг юм хийгээд ингээд нөгөө нэг хийх юмнууд нь айгүй тодорхой арга байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь энэ чинь ерөөсөө маш өндөр үр дүн гарч байгаа. Тийм. Тэгэхээр өндөр үр дүнд хүрдэг ийм юр бусын ийм одоо юу гэдгийг цаанаасаа заяагдмал те ийм авьяастай жирийн хүмүүс хурж боломгүй юм шиг юмнууд санагддаг боловч тэр хүмүүс яг бид нартай адилхан. Ер нь хүн болгоо адилхан шүү дээ. Мөнгөтэй вэ үү, мөнгөгүй вэ үү, залуу вэ үү, хөгшин вэ үү, бүгд л асуудалтай те бүгд л амьдралын маш олон одоо эдрээтэй бидний тооцоолж төлөвлөх боломжгүй тийм өөрчлөлтөнд дунд байдаг штэ амьдралд. Тэр бүрд яаж ингэж зохицож ингэж юм амжуулаад ийн гэхээр тэр хүмүүс хийх юмнуудаа маш тодорхой болгоцсон өдөр болгон баг багаар ингэ тууштай байж ингэж үр дүнд хүрдэг. Тийм. За тэгэхээр өнөөдрийн миний танарт өгөх гол зөвлөгөө энэ. Тийм. Тэгээ хамгийн гол нь яг энэ жил л шүү дээ. Энэ жил би маш гоёч яг та нарт одоо хэрэгтэй санагдчихээн. Хувь хүний хөгжил тэ яг өөрийнхөө хамгийн одоо төгс хувилбар тэ хүн болгоны зорилго бол өөрийнхөө хамгийн одоо төгс хувилбарыг бүтээх байх тэ. Энэ төгс хувилбарыг бүтээхэд хувь хүний хөгжил талаас юу чухал гэдгийг тэ тийм агуулгуудыг лайваар юм уу эсвэл видео хэлбэрээр юм богино юм зөвлөгөөнүүд өгч болно. Тэгээ хэрвээ та нарт ийм зөвлөгөө таалагдчихвэл маш хэрэгтэй санагдчихвэл шеэрлж бас бусад хүмүүст тус хүргээрэй. Тийм. Тэгжээж би мэднэ. За ийм төрлийн контент хүмүүст хэрэг болж байна. Ер нь одоо ийм агуулгад оруулж гэх юм бол энэ бол зөвхөн эхнийх нь за ийм маш олон гоё контентууд байж болно. Тэгээ би санаагаа гаргаад ингээд агуулгууд бол ерөнхийдөө те бэлтгэгдээд ингээд явж байгаа. Тийм. За хэрвээ хэрэгтэй бол та нар бас ингээд бус хүмүүст хүргэж туслаарай. Тийм. За өнөөдрийн та бүхэнд өгөх шинэ жилийн төлөвлөгөөний гол эхний одоо юу гэх юм бэ? Эхний хэсгийг хүргэлээ. За энэ бол цаашаа үргэлжилж болно. Тэгээ өөр одоо бид нар өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх одоо хувилбараа бүтээхэд юу хэрэгтэй те хувийн зүгээс үр дүнтэй хамгийн гол нь. Бид нар ч аягүй төр зургийн юм л баясаад байдаг шүү дээ. Нэх гой хийсвэр тэгээд одоо энэ интернет ч одоо дийлэн хүмүүсийн ярьдаг юм нэг тийм амар. За одоо энэ жил аглаад үгүй стандарт бүгдээрээ өстой үр дүнд хүрээд яг яаж гэдэг 10 баярлаг ингэж ярьдаг хүмүүс ерөөсөө маш цөөхөн байдаг. Тийм. Тэгэхээр та нараас нэгэн цаг зарцуулаад сонсож байгаагийн хувьд те өөртөө шууд амьдралдаа аваад хэрэгжүүлж болох ийм гоё зөвлөгөөнүүдийг өгч болно. За баярлалаа. Тэгээд маргааш эхлэх Сургууль анхаашны сургалтын товч танилцуулгыг хүргэе. За тэгээ өнөөдрийнхээ лайвыг ерөнхийдөө өндөрлөё. За маргааш эхлэх Сургууль анхаашны сургалт. Ямар хүмүүст зориулсан сургалт вэ гэхээр өмнө нь англи хэл огт үзэж байгаагүй. Эсвэл
нэг хальт ихлүүлээд орхисон хүмүүс байдаг штэ. За нэг үсгээ мэддэг, цөө үг мэддэг ч юм уу те. Тийм одоо маш бага суурьтай тийм хүмүүс зориулсан англи хэлийг эхнээс нь маш зөв системтэй цогцоор нь сурах ийм одоо мэргэжлийн багшийн 1 сарын сургалт. За тэгэхээр яг маргааш эхлээд шинэ оны эхний өдөр, 2 дахь өдөр те. 2 дахь өдрөөс эхлээд хэрвээ та бүхэн англи хэлийг хүн шиг эзэмшээ те. Англи хэлийг өстой маш сайн англи хэлтэй болъё гэж төлөвлөж байгаа бол энэ жилдээ амжаад мундаг англи хэлтэй болох бүрэн боломжтой. За энийг манай минималист арга баялаар явагддаг сургалтууд олгодог. Тэгэхээр маргааш Сүйргүн анх шатны сургалт эхлэж байна. Энэ сургалтаар мэдээж англи хэлийг анхлан суралцахад юу хамгийн чухал юм? 20 жилийн судалгааны үр дүнд шигшигдсэн хөтөлбөр. За Монголд явагдаж байгаа цор ганц минималист ийм сургалт байгаа. Тэгээ минималист сургалт бол зөвхөн манад явагддаг ийм одоо сургалт байдаг. Тэгэхээр энэ минималист сургалтын онцлог нь хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд болгож байгаа. Тэгээ англи хэлийг богино хугацаанд сурах гэвэл хамгийн чухлыг л олж мэдэх байдаг. Хамгийн чухлыг яаж олж мэдэх вэ? Маш их судалгааны үр дүнд системчилж цогцоор ингэж базжиж олж авдаг. За тэрийг мэдээж хувь хүмүүс өөрсдөө бие дааж хийх ямарч боломжгүй. За тэрийг би яагаад хэлж байна вэ гэхээр энэ одоо 20 жилдээ хэл шинжилгээний судалгаа, за тэгээ хэлээ амьдралд гараад юунд ашигладгийг бодит хэрэглээ нь юу юм те. За тэр хэрэглээтэй нь холбосон юм практик арга барил багхгүй. За энэ судалгааг хийсэн хүний хувьд бол тэрийг бол маш одоо итгэлтэйгээр хэлж чадна. Тийм. Тэгэхээр энэ их цаг хугацааг хэмнэдэг хамгийн чухлыг богино хугацаанд олж авдаг. Ийм гой боломж олдож байгаа дээр англи хэлний суурь маш хямдхан үнээр явагддаг шүү дээ манай сурвалжаа. Тийм. Бүгдээрээ одоо оны ихэнд англи хэлний суурь маш сайн тавьчих. За тэгээд мэдээж шатны Сүйргүн анх шатны сургалтын дараа Сүйртэн анхан, за тэгээд дунд төвшин гэд ингээд цэгцтэй системтэй явдаг. Монголд явагдаж байгаа би бол энэ Сүйргүн анх шатыг хамгийн системтэй, хамгийн цогц, хамгийн сайн судлагдсан судалгааны үндслэлээр явагддаг хамгийн үр дүнтэй сургалт гэж хэлж чадна. Тэ итгэлтэйгээр та нар энийг орж ирээд өөртөө үзээрэй. За тэгээ ямар ч байсан маргааш сургалт эхлэх нэ. Тэгэхээр суурьгүй юм уу маш бага суурьтай хүмүүс за англи хэлний учраа нэг олохгүй яваа тий. За буруу замаар будаад хийхгүй тулд яг одоо гараан дээрээ зөв чиглэлүүгээ гарахын тулд хаашаа гарах вэ гэдгээ сарын дараа гэхэд маш тодорхой ингээд ойлгох авчихна. Англи хэл сурна гэдэг чинь ийм юм байдаг юм байна те. Магадгүй зөвхөн англи хэл биш цаашдаа бусад гадаад хэл сурах ч гэсэн энэ арга барил бол маш их хэрэг болно гэж байна. За тэгээд та нар яг одоо амж бүртгүүлээрэй. За тэгээд Сүйртэн анх шатны сургалт болохоор энэний өмнөх сарын Сүйргүн анх шатны сургалтанд сурсан хүмүүс одоо үргэлжлүүлээд тууштай явах хэрэгтэй. Сүйртэн анх шатны сургалт 1 сарын 5-нд эхэлнэ. За брэнд сургалт шинжлэгдсэн хөтөлбөрөөр явж байгаа. Дахиад шинжлэгдсэн. Тийм. За брэнд сургалт мастер класс гэж явж байгаа. Ер нь бол цоо шинэ сургалтын. Брэнд сургалт хуучин брэнд сургалтаас ердөө нэг 15-аас 20% л орсон. 80%, 85% нь цоо шинэ агуулга явж байгаа. Тийм. Тэр мастер класс маань 1 сарын 12-нд эхэлнэ. Ингээд шатаар те ингээд эхлээд явж байгаа. Шинэ ондоо та бүхэн маш мундаг англи хэлтэй болоорой. Тэ. Одоо англи хэлтэй болохгүй бол өөр ямар сонголт байхгүй. Яг гэвэл хиймэл оюун ухаан одоо хөгжиж байна те. Бид нар эсрэгээр нь оюун ухаан улам хиймэл юм болоод яваад иж болохгүй шүү дээ. Сэтгэлгээгээ хөгжүүлэхэд маш чанартай их сурвалжаас мэдээлэл авдаг байх. Энэ толгоороо юу оруулж ийн гэдэг маш чухал байдаг. Тэгэхээр тэр дэлхийн хэмжээний топ одоо агуулгуудаас шигшиж хамгийн шалгарсан агуулгыг олж авахын тулд одоо тий тархилгаа оруулахын тулд англи хэл сурахаас өөр арга байхгүй, зайлшгүй тий. Тэр бол ерөөсөн
цор ганцаар ямар ч мэрэгжлийн ямар ч одоо зорилго төлөвлөгөөтэй хүн байж болно. Англи хэлгүй бол мэдээ цаашдаа бол явахгүй. Тэ англи хэлгүй яаж болоод яваад идэв би ерөөсөй ойлгохгүй. Яг хаа өөр гадаад хэлтэй бол яг хаа болдог бах те одоо жишээлбэл хятад хэлтэй юм уу те. Тэгтэл англи хэлийг гүйцэхийн дэлхийн одоо хэмжээний глобал те ийм хэл бол ер нь бол байхгүй шүү дээ те. Хамгийн одоо нийтлэг бүх салбарын гол одоо шинжилгээ судалгаа сүүлийн үеийн ололт амжилт байдгийн те хэвлэгдэж явдаг агуулгууд гардаг хэл бол англи хэл. Тэгээ англи хэл та нарыг маш олон шин зам те шин сэтгэлгээ, шин боломжуудыг энэ жил та бүхэн нээх бах гэж бодож байна. За тэгээд мэдээж бидаад сурах ур чадвар маш чухал. Юуны ч учрыг олох чадвар те тэрийг бол давхар англи хэл сурахтайгаа зэрэг ингээд ур чадвараа суулгаад ингээд явж байгаа. За тэгээ бүгдэнд амжилт хүсье. Шинэ ондоо ямар ч байсан өнөөдрийн эхний өдөр шинэ оны төлөвлөгөөгөө гаргах учраа олсон баха. За энүүгээрээ шинэ оны төлөвлөгөөгөө гаргаад гол нь тууштай. Өөртөө ерөөсөө найрах боломж битээ олго. Тэгч нэг шаардлагагүй. Аюу жижиг хэсгүүд туучлаа шүү дээ. Энгийн нөгөө шүдэ оодах шиг энгийн байх тусам хэрэгжих магадлал өндөр байдаг. Тэгээд тууштай байвал өөртөө урамшаад ингээд илүү амжилтанд хүргье. За энэ арга ашиглаад төлөвлөгөөгөө гаргаарай. Тэгээд магадгүй дараа жил одоогоос жилийн дараа нэг мэтгэл жил өнгөрчөөд байгаа үстэй. Нэг мэтгэл 10 жил өнгөрцсөн юу ч хийгээгүй явж байна. Тэгэхээр энэ бол маш том алхам өөрчлөлттэй одоо юм бодит алхам болох баха. Тэгээд жилийн дараа уулзцгаая. Тэгээд үр дүнгээ та нар бас хуваалцаарай. Би яг жилийн дараа дахиад лайв ин та нараас үр дүн өгч аасан шүү. За өнөөдрийн лайвын үрээд өндөрлөе. Тэгээд сурвалт асуусан хүмүүст одоо мэдээлэл явуулнаа манай админ явуулж байгаа байх. Тэгээ мэдээлэл явуулна. За тэгээ суурьган хашны сургалтанд яг одоо амж бүртгүүлээрэ. За бусад төвшний сургалтуудаас бүгд явуулж байгаа. Манай сургалтууд бол минималист юм шинэлэг арга барилаар явуулдаг ийм сургалтууд байна. За бүгдэнд нь амжилт хүсье.